За сайн байцгаана уу? Марлаа байна. Энэ удаа би хэллэлээр маань бичигдсэн Монгол орныхоо зохиолчдын бичсэн намаас уншсан тэмдэглэлээ хүргэх гэж байна. За тэгээд энэ 3 номыг уншсан сэтгэгдэл болоод би яагаад санал болгох вэ гэдэг талаар өнөөдөр ярилцах болно. За би ямар 3 ном уншсан байна вэ гэхээр миний гарт 2 эрэгтэй зохиолч, нэг эмэгтэй зохиолчийн гурлаа монгол хүмүүний бичсэн гайхалтай 3 зохиол байна. Тэр дундаас Чинагийн гасан гуайн Хөх тэнгэр сонсож бай. Аюур зан гуайн 10 зүүдний өр, Баясгалан зохиолчийн Этгээд хүслийн цуглуулга гэсэн 3 уран зохиолын ном миний гарт байна. За тэгээд би уншиж дуусаад энэ 3 номоос анзаарсан нэг зүйл гэх юм бол ер нь бол 3 үеийн төлөөлөл 3 цаг үед бичигдсэн номыг уншсан байна гэж бодлоо. Хамгийн ихэнд бичигдсэн ном бол одоо сүүлд ингээд Монгол хүний бичсэн зохиол боловч одоо анх герман хэл дээр бичигдээд сая сүүлд монгол хэл дээр орчуулагдаж зохиолч маань өөрөө орчуулж гаргасан Хөх тэнгэр сонсож байраа маань 1988 онд анх бичигдэжсэн юм байна. 75 жилийн өмнөх одоо Монгол орны түүхийг өгүүлж байгаа 1988 онд бичигдэжсэн бол удаах ном нь 10 зүүдний өр нь 2000-ад оны ихэнх үеийн Монголыг харуулдаг 10 зүүдний өр роман байна. Харин сүүлийнх нь орчин үеийн буюу 2023 онд бичигдсэн Этгээд хүслийн цуглуулга гэсэн уран зохиол байна. За ингээд харахаар нэг 20 жилийн зайтай ерөнхийдөө Монгол орныг өгүүлсэн, харуулсан тийм монгол хүний бичсэн 3 зохиолыг уншижээ. Тэгээд энэ 3 зохиол тусдаа надад ямар санагдсныг одоо хэдүүлээд илэрүүлж ярив. Тэгээд хамгийн ихэнд болохоор би энэ номыг онцлмоор байна. За энэ бол одоогоор маш олон хүн уншиж байгаа ах гэдэгт би итгэлтэй байна. Тэгээ Хөх тэнгэр сонсож бай романыг уншаад би ер нь шууд энэ бичлэгийг хийхээр шийдээд тэгээ ингээд дээлээ өмсөд одоо бичлэгийг хийж байна. За ерөнхийдөө агуулгын хувьд гэх юм бол 70-80-аад орчим жилийн өмнөх Баян Улгийн одоогийн Баян Улгийн аймаг буюу Казак Тува хүмүүсийн малчин ахуй зохиолч хүрнэгчийн маань бага насны амьдралын тухай өгүүлж байгаа. За тэгээд одоо ярих юм бол ингээд cover зургийн ч гэсэн айгүй гоё яагаад энэ бол ингээд зохиолч хүрнэгч маань байгаа. Тэгээд урд нь явж байгаа хөөрхөн нохоог болохоор бас та энэ номыг уншихаараа ойлгоо. Энэ номыг уншихаар айгүй гоё монгол ахуй тэр чигээрээ дурсамжийг надад сэтрэж байгаа юм шиг санагдсан. Надад айгүй гоё санагдсан зүйл нь би 10 жилдээ сургуулийн амралт түнгэж эхлэхээр дандаа зуны амралт болгоноороо хөдөө өвөө эмээл үгүй явж амардаг тийм хүүхдтэйсэн. Тэгээд тэр бол ингээд миний хувьд миний амьдрал тохиолдож исэн хамгийн гоё дурсамжтай зүйлсийн нэг байсан байна гэдгийг би одоо ойлгож байгаа. Ягаад гэвэл би Монгол ахуйтаа маш ойр өссөн. Тэрэндээ аягүй талархаж явдаг. Тэгээд энэ номыг уншсны дараа тэр бүх дурсамж яг үнэр тэр өглөөний сэрүүн оройны тэр гоё хөдөөний өнөр бүр юу гэдэг юм бүх зүйлийг яг ингээд сэргээж авчирж байгаа юм шиг санагдсан. Надад ингэж санагдаж байгаа юм чинь бусад адилхан монгол хүмүүс хөдөө өссөн хүмүүс эсвэл хөдөө өсөөгүй ч гэсэн хөдөө ийм гоё байд юм уу? Малчин ардын амьдралыг ингэж өрнөд юм уу? Тэдний жаргал зовлон ямар байдаг тухай мэдэх бол маш сонирхолтой байсан. Тэгээд энэ номон дээр ерөнхийдөө хүрнэгч өөрийнх нь талаас өгүүлэхдээ түүний хөгшин ээж, түүний хайртай нохой, аав ээж, ах эгч нь за ер нь л ингээл тэр бүхэл багийнхаа дурсамжийг өгүүлжэлтэй. За энэ өгүүлэмжинд гарч байгаа дээр болохоор эмээтэйгээ өссөн хүмүүст бол бүр илүү сайн тусах байх. За тэгээ хайртай одоо гэрийн тэжээмбэл амтсан нохооныхаа тухай өгүүлж байгаа амтан хүртэл уйлдаг, амтан хүртэл сэтгэлтэй тийг хүртлийн номноос ойлгож болохоор санагдсан. За тэгээд миний ойлгосноор бол энэ ном гадаад хэл дээрээ герман хэл дээр, англи хэл дээр blue sky буюу зүгээр цэнхэр тэнгэр байдаг бол манай монгол уншигчид маань өөрсдийнхөө одоо хэлээр уншиж байгаа учраас илүү гоё, илүү найруулгатай уншиж байгаа ах гэж би хувьдаа бодсон. Хөх тэнгэр сонсож бай гэд ингээд нэр нь хүртэл нэг тийм тэнгэрт үг хандаж хэлж байгаа энэ гарчиг нь хүртэл ийм гоё мэдрэмж төрүүлсэн тийм ном байсан. За тэгэл энэ үгийн уран сайхан яруу найргийг бол ерөөсөө энэ ном тэр чигээрээ харуулах болно. Жишээлбэл одоо манай гол дүрийн эмээн хүүхэдтэй ингэж хэлж байгаа.
Зүгээр юм юрөөж байгаа гэсэн үг заяа. Тэр нь ингэж хэлж байгаа. Баян алтай минь тооноо өргөх ир болох, тоосоо өргөх хүлэг болох гэж ядаж зүтэж яваа өөдсгөн энэ амьтныг хатуу хөтөвгийн өмнө хормой болон тосож явахтун, халуун хүүтний өмнө дээвэр болон халахалж явахтун, надад ачаалсан насаа мөрөн дээр нь нэмэн ачааллагтун, надад сонсгосон үзүүлсэн бүхнээ ялган зөвхөн зөв чихнийх зөв нүднийхийг л үлдээж хайрлагтун. Би сүүлийн үед ийм гоё, ийм уран яруу монгол хэлээ сонсоогүй, уншаагүй утсан юм байна гэдгээ ер нь бол хүүхдийн гэр сонсож байгаа маань нэг сая сүүлд уншаад ойлголоо. Тийм болохоор Монгол хүн бүхэн ийм гоё боломж, ийм гоё ном гарсан байгаа учраас заавал уншаарай гэж би зөвлөхийг хүсэж байна. За энэ бол миний ихний санал болгож байгаа хүүхдийн гэр сонсож байгаа ном байлаа. Хоёрдугаар санал болгох ном маань миний гарт байгаа 10 зуудны үр химээх гүн аюур зангуайн бичсэн ном байна. Танд бүхний харж байгаачлан шинэ үеийн номын сан гээд цуг аюур зангуайн зохиолуудын, орчуулгуудын цуглуулга байгаа. Тэдгээрээс яг ганцхныг яагаад сонгож аваад би өнөөдөр ярьж байгаа гэх юм бол энэ нь болохоор миний хувьд аюур зангуайн бичсэн номуудаас надад бол хамгийн таалагдсан учраас 10 зүүдний үрийг сонгож авахар шийдсэн. Тэгээд бас одоо зохиолчийн маань орчуулгаас гадна өөрөө туйрвж эхэлж байх үеийнх нь хамгийн анхны бүтээлүүдийнх нь нэг учраас аюу сонирхолтой санагдсан. Тэгээд санал болгох хэрэгтэй ном юм байна гэж бодсон. Шинэ үеийн номын сан дотор болохоор дэлхийн сонгодог бүтээлүүд аюур зангуайн орчуулгаар тэгээ бас түүний 2000-аас 2009 он ер нь 2000 оны ихэнх үеэр бичигдчихсэн өөрийнх нь зохиолууд, туужууд байдаг. Тэгээ тэр дундаас би энэ 10 зүүдний үр гэдэг романыг болохоор одоо энэ бичлэгтээ бол санал болгохоор шийдсэн байгаа. За тэгэхээр энэ нь бол ингээд яг нэрнээсээ бас айгүй содон 10 зүүдний үр гэхээр энэ номон дээр гарч байгаа гол дүрийн залуу маань нийтлэлч одоо сэтгүүлч залуу байгаа. За энэ залуу бол ингээд өөрийнхөө зүүдийг сонинд нийтэлж амжиргааныхаа одоо мөнгийг олдог гэх юм уу. За тэгээд санаандгүй байдлаар болохоор нэгэн зүүд судлаач гэх хүнтэй таарснаар 10 зүүдний өрөнд ортог ажээ. За тэгээд яагаад хүн ингээд мөнгөний өрөнд орох, одоо сэтгэлийн өрөнд орох, юуны ч өрөнд орж болно. Яагаад тэгвэл зүүдлсэн зүүднийхээ өрөнд орж байгаа юм бэ гэдгийг уншихыг хүсэх юм бол энэ номыг унших хэрэгтэй. Тайлал нь айгүй гоё гардаг. Зүүд гэдэг нь өөрөө маш сонирхолтой сэдвээ. Бид нэр хоны 24 цагийн дор хаяж 8 цагийг унтаж өнгөрүүлж байгаа. За тэгээд амьдралынхаа 3/1-ийг магадгүй зарим хүмүүс түүнээс их чаж магадгүй хугацааг унтаж өнгөрүүлж байгаа. Тэр унтаж өнгөрүүлж байгаа хугацаанд бид нар заримдаа зүүдэлдэг, заримдаа зүүдэлдэггүй. Гэхдээ ерөнхийдөө ихэнхдээ зүүдэлдэг боловч зүүдээ мартчихдаг. Тэгэхээр амьдралынхаа хамгийн их хугацааг өнгөрүүлж байгаа энэ зүүдээ яагаад мартчихдаг юм бэ? Юу болд юм бэ? Энэ зүүд бидний сэрүүн амьдралд нөлөөтэй юу гэдгийг бол сурвалжилж сануулж байгаа гэх юм уу? Тэгээ миний хувьд бас ингээд зүүдээ манжаах, зүүдээ санах ер нь бас чухал санагддаг. Тэгээд тэрийг ер нь дахин сануулж өгсөн тийм роман юм болов уу гэж санагдсан байгаа. Бичлэгийн хэв маягийн хувьд бол аюур зангуайн бичлэг яг ингээд эндээс урган гарч исэн болоо да гэж би бодсон. Хамгийн сүүлд болохоор тэдний сүдэр бидний сэтгэлээс урт гэдэг романыг нь уншижсэн. Тэр романд болохоор би бас аюур зангуайг айгүй биширч уншижсэн байхгүй юу? Ер нь зохиолч хүн гэдэг маш олон талын мэдлэгтэй байж л өөрийнхөө зохиол төрөлийг бүтээдэг юм байна да гэж тэр үед бодож исэн. За тэр дундаа би аюур зангуайг шинэ үеийн номын сан гэдэг цувралыг уншаад үнэхээр аргагүй өргөн мэдлэгийг олж авсан хүн учраас түүний бүтээлүүд им агуу хүний сэтгэлд хүрдэг. Тэгээд олон гоё бүтээлүүд гаргажээ гэдэгт нь бол санал нийсэн байгаа. Гэхдээ тэдний сүдэр бидний сэтгэлээс урт гэдгийг би энэ бичлэг санал болгоогүй. Харин 10 зүүдний үрийг санал болгож байгаа шалтгаан гэх юм бол энэ бол ингээд дүнгэж нэг тийм цэцгэлж байгаа гэх юм уу? Одоо юм бичиг сэтгэл зүгээр бэлхэж байсан хүний зохиол муу юм болов гэж би бодсон болохоор ер нь ингээд аюур зангуайг нэлээд бүхэл хүмүүс ер нь зохиолыг уншсан байдаг байх. Гэхдээ аюур зангуайгаас одоо ингээд эсвэл бүх ихэнх зохиолыг уншчаад юу унших вэ гэж мэдгүй байгаа хүнд 10 зүүдний үгадгүй хэрэгтэй байх. Эсвэл бүр аюур зангуайг уншиж байгаагүй хүн байх юм бол түүний эхэлж бичсэн зохиолуудаас ер нь одоо энэ шиг романуудаас нь мета романаас нь уншвал зүгээр юм байна гэдэг бодол төрөөд тэгээд энэ номыг санал болгож байгаа шүү. За одоо сүүлийнхаа ном руу орцгоё. За миний гарт Батсүрийн Баясгалан гэх зохиолч эмэгтэй этгээд хүслийн цоглуудлага гэх түүний анхны
өгүүлэг болон туужийг багтаасан энэ бүтээл нь байна. Өмнө нь бол яруу найргийн төв рүүдээ гаргаж яснаас биш үргэлжилсэн үгийн зохиолоо анх удаа гаргаж байгаа юм байлээ. Тэгээ 2022-оос 23 онд бичигдсэн түүний өгүүлэлгүүд болон нэг туужийг эндээс унших боломжтой. За тэгээ нэр нь Этгээд хүслийн цуглуулга гэж нэрлэж байгаа. Би эхлээд ерөнхийдөө ингээд авчаад харчаад яагаад ийм нэр өгсөн бол яагаад одоо cover дээр нь ийм залуугийн зураг байгаа юм бол гэж бодсон. Хариулт нь бол ингээ өгүүлгүүд дундаас нь тууж дотор нь байгаа юм шиг санагдсан. Бичлэгийн хэв маяг нь дөнгөж анхных нь одоо үргэлжилсэн үгийн зохиол хэрнээ аль хэдийн өөрийн өнгө аясыг олчихсон нэг тийм сонирхолтой дандаа юм асуултыг үлдээсэн тийм өгүүлэлгүүд байсан. Өгүүлэг болгоно нь болохоор тодорхой үлгэр ингэж жаргажээ гэдэг төгсгөл биш. Уншигч болгонд өөрийн гэсэн сэтгэл цаашдаа өгөх бодлыг үлдээж байгаа нь бол надад маш хамгийн онцлог санагдсан. Тийм болохоор юм дөнгөж шинээр уншиж байгаа хүмүүст итгээд сонин санагдаж магадгүй. Гэхдээ энэ зохиолчийн маань хувьд гэх юм бол мөн адил одоо аюур зан зохиолчийн адил өөрөө маш олон орчуулга, орон зохиолын орчуулга хийдэг, яруу найраг туйрвдаг ийм эмэгтэй учраас эдлэгийн цар хүрээнд маш ариун. За тэгээ бичлэгийн хэв маягаа ингэж одоо маш өрмөцөөр гаргаж ирж байгаа надад бол үнэхээр таалагдсан. За тэгээд миний түрүүний хэлсэнчлэн өгүүлэг болон туужууд нь тодорхой нэгэн төгсгөлгүй ямар нэгэн асуултыг эсвэл ингээд задгай төгсгөлийг үлдээж хүмүүст олон бодлууд болон хүмүүс хоорондоо ярилцах сэдвийг үлдээж байгаа нь бол гоё байсан. За тэгээд үг хэллэгийн хувьд нэрийг хэлэхэд эхний номыг одоо хүүхдингэр сонсч байвал бүр ингээд өвгийн уран гайхамшиг байгаа хгүй. Би бол ингээд бүгдийг нь биширсэн. За тэгвэл 10 зүүдний өр маань бол ингээд маш гоё энгийн одоо бидний ойлгогдох хэлээр гэх юм уу айгу орчин үеийн хэв шинжийг агуулсан байсан анзаарэгдсэн. Харин этгээд хүслийн цуглуулга дээр болохоор үйл явдал нь орчин үеийн үг хэллэгэн ч гэсэндээ орчин үеийн хэв шинжийг агуулж байгаа боловч зохиолч маань болохоор бас үгийн баялаг сайтай дээрэс нь орчуулга хийдэг хүн учраас маш тийм чамин содон үгсийг бас ашигласан юм шиг санагдсан. Жишээ дурдах юм бол нэг жаахгүй одоо энд нэг ингээд эрэгтэй гадаад төрхийг дүрсэлж байгаа юм. Дүрсэлж байгаа вэ гэсэн чинь шурхнаг нь чирэгдсэн гонжомны өмдөн дээр биеийн тамирын шайхаа угалж задгай ангиртээ тод өнгийн цамц эгэлдэргэлсэн 30 гаруй насны түүнийг бүсгүйнхээ суудлын түшилгээс зурхад хар ажлын хүний эвэрсэн том гар нь яг нүрэн дээр минь тулав. Юугүй дэлсээд авах гэж буй мэд тэр бахим гарын судас гүрэлзэн үеийн товоож үзэгдэнэ. Халамцсан үер унчихгүй гэхдээ барьцаа байдгаараа чангалсан нь тэр ажээ. Тэр бүсгүүдээ арайхийн судал олж өгчгөөд одоо өөртөө бас нэгийг зайчилчих гэсэн мэт талмаа нүдэрээ ийш тийш харц шидэн өнгөлцөж эхлэв. За энийг сонсохоор бол нэг нүдэнд бол нэг зураглалт бууж байгаа үз. За нэг автобусын дотор нэг халамцсан үер ингээд явж байгаа юм байна. Ийм хувц өмсцэн байгаа юм байна гэдэг нь тодорхой мэдэгдэж байгаа хэрнээ одоо бидний хувьд ингээд сайн одоо юм бичиж дадаагүй эсвэл юм үгийн сан баялаг дутмаг хүмүүс бол зүгээр л ингээд энгийн одоо нэг үг хэллэгээр бичмээр байтал энэ дүрслэл бол цаанаасаа нэг тийм чамин үгсийг ашиглчихсан юм шиг надад санагдсан. Тэгээд яг энэ чамин үгс нь бол ингээд бүх юмн дээр анзаарахдаггүй хэрнээ зарим нэг ингээд өгүүлгийнхаа хэсгүүдийн тууж дээр нь бол ингээд цухас гарч ирээд байгаа нь бас айгүй гоё санагдсан байгаа. За тэгээд миний өнөөдрийн танилцуулсан 3 ном энэ төрөд өндөрлж байна. Тэгээд ерөнхийдөө үнэлгээ өгье. Этгээд хүслийн цуглуулга ном 5-аас 3.5 оноо надаас авсан байна. За 10 зүүдний өр ном надад 5-аас 4 оноо авсан байгаа. За харин Чинагийн галсан гойн хүүхдингэр сонсч романд бол би 5-аас 4.5 оноо өгөхөөр шийдсэн байгаа. За тэгээд та бүхэн Монгол зохиолчдоос өөр зөндөө олон одоо гоё номууд, зохиолууд байнга гарч байгаа. Тэр бүхнээс бас авч уншаад сэтгэлээ бичлэгний манд оруулдэгээрээ миний хувьд өнөөдөр санал болгосон 3 ном маань гурлаа надад таалагдсан байгаа. Тэгээ үргэлжлүүлээд энэ эдгээр зохиолчдоос эсвэл өөр Монгол зохиолчдынхаа номыг илүү их надад бүр уншмаар санагдсан тийм номууд байлаа. За тэгээд бичлэгтэй маань хамт байсанд баярлалаа. Энэ хүртэл үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.